Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай мөрөлцгөнөө. Өнөөдөр би та бүхэндээ Бразилийн Мисс Го бүсгүй болох Кимберлид тохиолдсон харамсалтай явдлын талаар ярих гээд бэлтлээ. 2020 оны 5 сард Бразилийн Амазонас мужийн Манаус хотод бүхэл бразилчуудыг чочруулсан мэдээ тархсан. Хохирогч нь Амазоны гоо үзэсгэлэн илтгэдэг байсан 22 настай залуу бүсгүй Кимберли Мендес байлаа. Тэр 2019 онд Мисс Маникори өргөмжлөл хүртэж орон нутагта бахархлан болж ирээдүйд шүдний эмч болох зорилготой Манаусын нэртэй их сургуульд суралцдаг байсан. 175 см өндөртэй, инээмсэглэл дүүрэн, бусдад урам зориг өгдөг охин Кимберли бусдыг эрүүл инээмсэглүүлж амьдруулахыг мөрөөддөг байсан. Гэвч түүний амьдрал 2020 оны 5 сарын 10-нд аимшигтайгаар төгссөн. 1998 онд Бразилийн Амазонас мужийн Маникори хотод төрсэн Кимберли үзэсгэлэнт байгаль чиглэг орчинд өссөн ухаалаг нийтэж охин байсан. Тэр бусдад үргэлж хайр инрэл урам зориг өгдөг, сайн сурагч, сайн найз болж өссөн. Шүдний эмч болох мөрөөдөлтөө тэр хамгийн их хичээж суралцаж байсан. Гэвч түүний амьдрал зөвхөн сургуулиар хязгаарлагдаагүй. Тэр үзэсгэлэнт гадаад төрхөөрөө мөн олон хүмүүсийн анхаарлыг татаж 2019 онд Мисс Маникори тэмцээнд төрүүлэн дараа нь Мисс Амазонас тэмцээнд оролцож 2 дугаар байр эзэлсэн. Бразилийн орон нутагт түүнийг инээмсэглэлийн сахиусан тэнгэр охин гэж дууддаг байсан. Түүний ирээдүйн зорилго нь сургуулиа төгсөөд өөрийн шүдний эмнэлгээ нээх байсан. Ингээд сургуультай суралцсангаа карьераа хөөгөөд явж байх үед нь түүний амьдралд нэг залуу гарч ирсэн. Тэр залуугийн нэр нь Рафаэл Лопес гэдэг Сан Пауло гаралтай Кимберлигийн их сургуулийн хуулийн ангид суралцдаг залуу байсан. Тэд 2019 оны сүүлээр танилцаж удахгүй хайр сэтгэлийн холбоотой болцгоосон. Гэвч энэ харилцаа нь бол романтик байхаасаа илүү маш аимшигтай харилцаа болж өөрчлөгдсөн. Үерхээ дудалгүй Рафаэл аимшигтай өмчлөгч зан хит харддаг байдлаараа Кимберлиг хянаж эхэлсэн. Тэр Кимберлигийн сошиал сүлжээний бүх мэдээллийг нь шалгаж, найзуудтайгаа уулзахыг нь ч зөвшөөрдөггүй. Бүр тэр байтугай гэр бүлтэйгээ ээжтэйгээ уулзахыг нь ч хориглдог болж эхэлсэн. Миссийн титэмтэй охин хүмүүсийн анхаарлын төвд байж байгааг нь тэр өчүүхэн ч төвчиж чадахгүй. Тэр бүх зүйлийг нь хянах гэж оролдож эхэлсэн. 2020 оны 4 сард Кимберли тэсгээ байн түүнд харьцаагаа зэгцэлья салъя гэж хэлсэн. Гэвч Рафаэл салахыг нь татгалзаж хамт өгөхөд ч бэлэн гих зэргээр түүнийг дарамталж эхэлсэн. Түүний найзууд түүнийг чи над залуугаасаа зогтох хэрэгтэй. Энэ залуу бол маш аюултай залуу байна гэж маш олон удаа сануулсан ч гэсэндээ Кимберли бол түүнээс холбоо харилцаагаа бүрэн тасалж чадахгүй л байсан. 5 сарын 10-нд Бразилд ээжүүдийн баяр болдог. Тэр өдөр болохоор Кимберли ээжтэйгээ уцаар ирсэн. Тэр өдөр болохоор тэр найзынхаа гэрт байсан. Тэгээд ээжтэй болохоор өнөө шөнө би энд дунтнаа гэж хэлсэн. Тэгээд ингэ найзындаа байжсэн чинь удалгүй Рафаэл түүнд ярилцах зүйл байна гэж түүнийг дуудсан. Ингээд Кимберли оройны 19 цаг 18 минутанд найзынхаасаа гарч Рафаэлийн машинд сууж удахгүй эргээд ирнэ гэж найздаа хэлээд гарсан. Оройны 19 цаг 18 минутанд найзынх нь байшингийн гаднах CCTV дээр Рафаэл Кимберлигийн найзын гэрт ирж авсан нь тодорхой бичигдсэн байсан. Кимберли найздаа удахгүй буцаад ирнэ гэж хэлээд Рафаэлийн машин сууж байгаа нь бол харагдсан. 19 цаг 40 минутаас 20 цагийн орчимд Рафаэл Кимберли хоёр Рафаэлийн байр руу хамт ирж байгаа нь бас бичигдсэн байсан. За ингээд тэдний гэр рүү ороод удаагүй байж байгаад тэр хоёр хамтдаа гэрээс гараад дэлгүүр орж идэх зүйл болоод эмийн сан орж им аваад буцаад гэрлүү орж байгаа нь бол харагдсан. Шөнийн 1 цаг 30 минутанд Рафаэл байрнаасаа ганцаараа гарч ирж байгаа нь харагдсан. Тэгтээ болохоор өмнө нь гарч байхдаа өмссөн байсан хувцаасаа өөр хувцастай сандарсан тийм ямар ч шинжгүй тайван байдалтай гарч байгаа нь харагдсан. За тэгээ энэ өдөр болохоор дэлгүүрээс буцаж орсон Кимберли бол Рафаэлийнхаас буцаж гарч ирээгүй. Тэгэхээр шөнийн 1 цаг 30 минутанд Рафаэла ганцаараа гарч байгаа яг тэр цагт магадгүй Кимберли амнасаа гэрт нь алдчихсан байсан байх магадлалтай олж таарсан. Рафаэлийн мэдүүлж байгаа мэдүүлгээр болохоор Кимберли тэр шүршүүрт орохоор байрны өрөө рүү орсон. Тэгээд түүнийг шүршүүрт орсны дараа тэр түүний утсыг ингээд хальт нээгээд харсан чинь мессежн дээр нэг хүнтэй зүрхэн эможигоор харьцчихсан мессежүүд нь гарч ирсэн. Тэгээ энийг хармагцаа Рафаэлийн уур маш их хурж өөр эрэгтэйтэй уулзаж байгаа юм байна гэсэн бодол түүнд төрж уур бухимдал нь хурж тесэрч галтгооноос хутга аваад тэр хутгаа болохоор халаасандаа нуугаад сууж исэн. Кимберлиг уснаас гарч ирэхэд нь Рафаэл бол түүн рүү шууд л дайрсан. Хэдийгээр Кимберли бие хамгаалах гэж оролцсон ч гэсэндээ мэдээж
тэр эрэгтэй хүний хүчийг бол дийлж чадаагүй. Ингээд 22 настай бүсгүй уснаас гарч ирмэгцээ амнасаа алдсан болохыг Рафаэл хэлсэн. Рафаэл түүнийг хөнөөснийхөө дараа юу хийхээ мэдэхгүй сандарсан ч гэсэндээ яг гэрээс гараад явъя гэж бол бодож чадаагүй. CCTV-ний камерт бичигдчих واخа гэж айгаад шүн болтол тэндээ суусан. Тэгээ үүнийхээ дараа болохоор тэр аав руугаа залгаад би Кимберлиг алчглаа гэж аавдаа хэлсэн байгаа. Аав нь болохоор чи цагдаагийн газар руу уцтаад яаралтай дуудаж өөрийнхөө хэргийг хүлээх хэрэгтэй гэж зөвлөсөн ч гэсэндээ аавдаа хэлэхдээ би Венесуэл руу ер нь зүхтлаа гэж хэлсэн. Ингээд шөнийн 1 цаг 30 минутанд камерт бичигдсэнчлэн тайвширсан тайван байдалтайгаар гэрээс гарч ирээд машиндаа суугаад явсан. За тэгээ маргааш өглөө нь болохоор Кимберлигийн найз Кимберли ерөөсө хариу өгөхгүй түүний бичсэн дуудлага мессежүүдэнд ногт хариу өгөхгүй байсан учраас Рафаэл руу залгасан. Тэгэхэд Рафаэл ч гэсэн ерөөсө хариу өгөхгүй байсан. Ингээд санаан зовсон найз нь Кимберлигийн авга ахт хэлсэн. Ингээд Кимберлигийн авга ах нь нөхцөл байдалд санаа зовоод Рафаэлийн байранд очиж хаалгыг нь тогшсон ч гэсэндээ хаалгаа бол хинч нээхгүй байсан. Ингээд гараж руу бууж Рафаэлийн машин байгаа эсгийг шалгахад машин нь байхгүй байсан учраас цагдаа руу шууд дуудлага өгсөн. 2020 оны 5 сарын 11-нд цагдаа нар Рафаэлийн байрны хаалгыг түлхүүртээд нээгээд орсон. Тэгтэл тэндээс бол Кимберлигийн цогцос олдсон. Хэргийн газар гадны хүн орж ирсэн ямар ч уулмөр байгаагүй. Кимберли бол хин нэгэнтэй тэмцэлсэн шинж тэмдэгтэй цусны мөрөөд эмх замбраагүй байдал тэнд үүссэн байсан. За тэгээ тэнд болохоор хэрэг ташиглагдсан хутга байсан. Хутга болохоор галтгооны хутга болох нь тогтоогдсон. Гаднаас халдсан ямар ч уулмөр байхгүй, цонх хаалга нэвдэрсэн эвдрэл ерөөсөй байхгүй, хурууныхээ гутлын мөрч гэсэн байгаагүй. Мөн үнэт зүйл бэлэн мөнгө алга болсон зүйл бас байгаагүй. Ингээд бол угаасаа Рафаэл хамгийн гол сэжигтэн нь болж 5 сарын 12-нд түүнийг баривчлах журам гарч цагдаа түүнийг Испани руу зүгтсэн байж магадгүй гэж үзсэн. Гэвч тэр урьдчилж бэлдсэн Венесуэл руу зүгтах маршрутаа хэрэгжүүлээд эхэлсэн байсан. Хойд зүгт 140 км газар машин барьж Рафаэл явж агаад тэндээ осолцсон байгаа. Тэгээ машин нь бол бүр маш их хэвдэрсэн. Тэгэнгүүт нь тэр мөнгө утас хоёроо аваад явганаар цаашаа алхаж эхэлсэн. Дараа нь тэр замд явж байгаа машинуудаас гуйгаад дамжиж явсараагаад эцэст нь хууль бас прокурор дамжаад Венесуэлийн хилээр нэвтэрч чадсан. Тэгэхээр Бразилаас гараад өөр улс руу явчихсан гэсэн үг байна. Гэвч 2020 оны 5 сарын 15-нд Кимберлигийн цогцыг олсноос 4 хоногийн дараа цагдаа тусгай ажиллагаа явуулж Рафаэлийг Венесуэлийн хөдөөний фермээс баривчилж чадсан. Мөн түүнийг нууж байсан ах トゥ 2 17 настай 24 настай 2 залууг мөн хамтд нь баривчилсан байгаа. Тэгэхээр Рафаэлийн хувьд болохоор тэр хоёр хүнд мөнгө өгөөд тэг өөрийгөө нуулгаад тэнд фирмд ажиллаад амьдарч байсан гэсэн үг байна. За тэгээд баривчлагдсан Рафаэл болохоор би яг хэсэг хугацаанд өөрийн гэсэн ухаангүй болж уурын муухгасаа Кимберлигийн амь насыг хөнөөсөн гэж мэдүүлсэн. Харин цагдаа нар бол энэ бол санаатай аллага хүнийг өөрийнхөө болгож өмчлөх гэсэн тэр өмчлөх зангаас үүссэн аллага гэж дүгнсэн. Ингээд 2021 оны 10 сарын 27-нд шүүх хурал эхэлж түүнийг 2 үндсэн гэмт хэрэгт ялалсан. Эхнийх нь болохоор хохирогчийг эмэгтэй хүн байсан учраас амь насыг нь хөнөөсөн. Энэ бол хүүсийн ялгуур гэж үзсэн. Хоёрт нь болохоор гэмт хэргийн уул мөрөө нуусан, хууль бус цагаачилсан гэсэн үндслэлээр 2 хэрэг тулгасан. За тэгээ шүүх хурлын үед болохоор Кимберлигийн ээж нь тусны хор тавтар өвчтөө эмнэлэгт эмчилүүлж исэн. Тэгээ шүүх хуралд болохоор онлайнаар оролцсон байгаа. Рафаэлийн өмгөөлөгч болохоор сэтгэл зүйн дарамтнаас үүссэн хүн амны хэрэгэ гэж түүнийг өмгөөлж исэн. Гэвч шүүхээс бол энийг нь хүлээж аваагүй. Шүүгч түүнийг эмэгтэй хүнийг өмчлөх зан дээр тулгуурсан аллага гэж ангилаад 14 жилийн хорих ялыг оноосон байгаа. Тэгээ шүүхийн яг өдөр болохоор 2021 оны 10 сарын 27-ны өдрөөс тэгээ түүнд 14 жилийн ялыг оноолоо гэдэг шүүхийн шийдвэр гараад хэдхэн цагийн дараа бол маш харамсалтай нь Кимберлигийн ээж эмнэлэгт нас барсан. Хүмүүс түүнийг ярилцах шүүхийн шийдвэрийг сонсцоод тэгээд нас барсан байна. Тэгээ энэ үртэл бол маш их тиссэн баха гэж хүмүүс ярилцчихсан. Харин шүүх хурал болсноос 1 сарын дараа буюу 11 сард Рафаэлийн ээж хорт хавдраар мөн нас барсан. Тэгэхээр энэ аимшигт хэрэг бол Кимберлиг хөнөөгөө зогсохгүй 2 гэр бүлийн хувьд 2 гэр бүлийг хоёулангийн сүйтгэгдсэн ийм аимшигтай хэрэг байгаа. Хэрвээ Кимберли түүнтэй 2019 онд танилцаагүй бол магадгүй өнөөдөр тэр шүдний эмч, мисс, хүн бүрд инээмсэглэл бэлэглэгч бүсгүй болоод амьдарч байх байсан баг. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж гин. За тэгээ миний бодлоор болохоор Бразилийн бас шүүх ял үнэхээр бага юм байна гэж би бодсон. Бүхэл бүтэн хүний амь насыг хөнөөчөөд хахад
14 жилийн ялгаа нууж байгаа нь бол бүр үнэхээр бага санагдсан. Та бүхний хувьд бас яг юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ хуваалцаарай. Үнэхээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн зоригтой, карьертай амьдарч исэн Kimberly охин найз залууга буруу сонгосноос болоод үнэхээр харамсалтайгаар насаа алдсан. Тэрүүгээр цосгүй ээж нь ч гэсэндээ өвчнө хүндрээд амь насаа алдсан. Мөн Рафаэл алуурчны хувьд ч гэсэндээ өөрийнх нь ээж нь нас өвчний улмаас амь насаа алдсан. Ингээд өөрийг нь тойрсон өвчнөө олон хүмүүс өөрийнх нь эмэгтэй хүнийг өмчлөх хартай зангаас болж амьдралаа алдаж амьдрал нь сүрсэн үнэхээр харамсалтай ийм хэрэг байлаа. За тэгээ та бүхэн бас энэ хэрэгээс өөрсдөө сургамжуудыг авч байгаа байх, ямар нэгэн зүйлсийг бодож байгаа байх гэж би бодож байна. За ингээд өнөөдөр бас миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Эргээд удахгүй дараагийн дугаараар уулзцгаая.